Улсын засгийн газраас 2026 оны 5 сарын 1-ний өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2028-2029 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлтөй хамт улсын хуралд өргөн мэдүүлсэн төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг улсын хурлын чуулганы 2026 оны 5 сарын 21-22-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлсэн шийдвэрлэж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн болон эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн болон эдийн засгийн байнгын хороо 2026 оны 5 сарын 26-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 42 дугаар зүйл заасны дагуу явууллаа. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүн Алтан хоёг энэ хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын санхүү эдийн засагт үзүүлэх үр дүнгийн талаар Улсын их хурлын гишүүн Пүрэв Даваа төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж төсвийн тодтголын төсөлтөй хамт төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөхөөр төсвийн сахилга бат алдагдах эрсдэлтэйг анхааруулж энэ хуулийн төсөл батлагдсанаар төсвийн сахилга бат тогтвортой байдлыг хангахад нөлөөлөх эсэх мөн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн макро эдийн засгийн үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх талаар Улсын их хурлын гишүүн Эрдэнэбат улсын төсвийн нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн тооцоол болон ажлын байр, дэд үтц, хүртээмжийн тоо, чанарын талаар багш эмчийн цалин нэмэгдэлтэй холбогдуулан төсөв тодтгол хийх эсэх, цаашид хамтын гэрээ хэлцээрээр мөрдөн инфляцийг тооцож жил бүр тодорхой төлөвлөх хөрөнгө оруулалтын өртөг зардлын өсөлтийн талаар асуулт асууж хариулт авлаа. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг та бүхэндээ хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2028-аас 2029 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлтөй хамт улсын хурлд өргөн мэдүүлсэн төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн болон эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.